Оюутан залуусаа би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн медиа технологийн 3 дугаар курсын оюутан Инхцэл байна. Humanities блогийн маань цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд бүгдээрээ блогтоо тавтай мөрөл. Энэ удаагийн дугаараараа бид яг юуг та бүхэнд хүргэх вэ гэхээр их сургуулаа төгсөөд ажлын байранд гарахад бид яг юун дээр анхаарах талаар 2021 оны олон улсын харилцаа замаа орчуулагч чиглэлээр төгссөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөгчэгчдэрээ очиж уулзах байгаа. За тэгээ бүгдээрээ хамтдаа яваад зөвлөгөөгөө авцгаая. За манайхаа би яг одоо Амин Агч офис дээр нь хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа орж зөвлөгөөгөө авцгаая. Би яг одоо Амин Агч ажил дээр ороод ирсэн байна. За тэгээд юуны өмнө цаг зав гаргаад манай блогт оролцож байгаа танд баярлалаа. За тэгээд би өөрөө одоо ингээд ер нь бол 3 дугаар курс байгаа. Тэгээд 3 4 дугаар курсийнхан маань ер нь бол төгсөөд ажлын байранд гарах ер нь бол цаг нь өрчсөн байдаг. За тэгэхээр ер нь төгсөөд ажлын байранд гарахаас өмнө бид нэг юуг анхаарах, юуг бэлдэх талаар ер нь ямар нэгэн тодорхой ойлголтгүй байдаг. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа ингээд Амин Агчээс зөвлөгөөгөө авцгаая. За сайн байцгаана уу? Намайг Амина гэдэг. 2021 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн байгаа. Тэгээд одоо болохоор сэтгүүл зүйн наад зөвчлийн үр төв гэдэг төрийн бас байгууллагад ажилладаг. За тэгээд эхний зөвлөгөө болохоор оюутан байхдаа ажиллаж үзэх гэж байгаа. Миний хувьд болохоор ер нь бол яг 3 дугаар курсээс ажиллаж эхэлсэн. Тэгэхээр нөгөө нэг талаараа цагийн менежмент ч юм уу те яг тэгээд бас нэг талаар арай харах үнцөв бас өөрчлөгддөг юм шиг санагддаг. Тэгээд яг ажлын байран дээр харахаар юм бид юм байна. Тэг хүмүүстэй харилцах бас юм бид юм байна. Тэр тал дээр ер нь бол нэлээд хичээл болж өгдөг гэж боддог. За миний та нарт өгөх 2 дахь зөвлөгөө болохоор soft skills болон хандлагатай анхаарах. Ер нь одоо ажлын байран дээр гараад ажил олгогч нар хүмүүсийн ур чадвар талаас нь хийсээ гадна бүр илүүтэйгээр тэр soft skills гэдэг байгаа бүтээл сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, тэгээд аливаа удирдан зохион байгуулах ч юм уу ямар нэг төслөл авчдахад төсөл одоо санаачилж хэрэгжүүлэх ч юм уу тэрэн дээр яг бүх тийм эдгээр чадрууд бол шаардлагатай. Та эдгээр яг soft skills буюу энэ чадрууд дээр анхаарч чадах юм бол ажлын байран дээр гараад давуу тал болж болно. За ингээд 3 дахь зөвлөгөөр орцгоё. Мэргэжлийн хүрээнд ашиглах тийм төвшний гадаад хэлний мэдлэгтэй авах гэж. Одоо уусаа яг хэлхий яг даяарчлагдж юм. Тэгвэл ер нь англи хэлийг давуу талхаас илүү бас ер нь бол хэрэглээ болж юм ажмаа. Тэгээд тийм хэлний мэдлэг бас давуу тал болно. Дөрөвдөг зөвлөгөө нь болохоор CV. Хамгийн түрүүнд таны хин бэ гэдгийг харах зөвлөгөө нь болохоор CV байдаг. Тийм болохоор яг тэр эхний сэтгэлийг зөв төрүүлэх нь чухал. Өөргөө товч бөгөөд тодорхой зөв илэрхийлэх ур чадваруудаа яг гол ур чадваруудаа онцлох гэх юм. Тэгээд тэрнээс гадна яг харагдах байдал загвар дизайн талаасаа одоо бүтээлч байдлаар их хэрэгтэй. Тэгэх юм бол яг бусдаас бас нэг ялгарах онцлог болдог. CV-гээ оруулсан вебсайт хийж бас болно. Тэгээд тэрэн дээр одоо юу гэдэг чинь веб CV-гээ оруулчаад эхний нүүрэн дээр нь таны танилцуулга. Тэгээд ер нь таны бүх товч мэдээлэл багтчихин гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо яг тэр сайт руу ч ороод таныг энэ чинь ийм хийжсэн юм байна. Энэ хүн юм байна гэдэг одоо товч мэдээлэлтэй болоо. Тэгээд тэр нь бас яг ажил олгогч нар таныг илүү онцлох одоо авах илүү магадлал нь өндөр болно гэсэн. Илүү оноо гэсэн. Тавтхан нийгмийн идэх сайн дурын ажил гэж. Ер нь бол яг оюутан байх хугацаанд янз бүрийн клубүүдэд хамрагддаг ч юм уу эсвэл сайн үлсийн аянд оролцдог ч юм уу тиймэрхүү ажлуудыг ярьж байгаа. Нийгмийн идэвхтэй байх гэхээр би болохоор яг англи хэлний клуб, бэлтгэлийн клуб явдаг байсан. Сурдаг олж авах зүйл нь юу юм бэ гэхээр одоо өөр хүрээлт ороод өөр хүмүүстэй харилцаад тэнгуут нөгөө харилцааны одоо нөгөө нэг миний түрүүнд өрцөн soft skill-үүд байгаа шүү дээ. Тэрийг бас өөртөө төлөвшүүлэхэд маш их тус болж байсан гэж би өөртөө боддог. Ажил дээр гараад ч гэсэн энэ яг давуу тал болсоор авах болно. За ингээд та бүхэн сүүлийн зөвлөгөө бол туршилтын хугацаанд ач холбогдол. Энэ хугацаа болохоор яг тухайн байгууллагын талаар одоо товч ойлголттой болох ч юм уу. Тэгээд хамт олонтойгоо танилцах, байгууллагынхаа соёлыг цаашдаа яг алсын арааг нь илүү ойлгох хугацаа гэж хэлж олно. Тухайн байгууллагын зүгээс таныг ер нь үргэлжлүүлэн ажилуулах нь зөв үгүй гэдгийг бас шийднэ. Тийм болохоор өөрийгөө бас зөвөр харуулад цаашдаа ер нь ажиллах зөв хүмүүн гэдгийг харуулах хэрэгтэй. 20 дугаарт нь болохоор
өөрийнхөө зүгээс бас яг би энэ байгууллага ажиллахыг хүсэж байна уу, яг цаашдын маань миний яг алсын хараатай бас нийцэж байна уу гэдгээ тодорхойлж шийдвэр гаргах чухал одоо үйл ажиллагаа. За ингээд өөрийн зүгээс үн цэнтэй зөвлөгөө өгсөн амин агчтай баярлалаа. Та бүхэнд ч гэсэн хэрэгтэй зөвлөгөө болсон байх гэж найдаж байна. За тэгээд амин агчтай цаашдын ажил хөдөлмөрт нь маш том амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд урьж оролцуулсан маш их баярлалаа. Баярлалаа.